Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч Хүрэлцөх цэргийн төв эмнэлэгт өнөөдөр ажиллалаа. Тус эмнэлэг зүрхний титэм судсан дотоорох эхо онцлогоо хийх, амьд онороос бөөр шилжүүлэн суулгах мэс ажиллбарыг 2 дахь удаага амжилттай гүйцэтгсэн зэргээр чадахчиж байгааг албаныхан онцолж байна. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцөх зэвсэг түвшний бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх үүргээ нэр төртөө биелүүлж байгаа. Эмнэлгийн хамт олон тэдний найдвартай ардал болсон гэр бүлд нь талархал илэрхийлж амжилт хүсэн өрөөлөө. Тэрбээр алба хаагчтай уулзах үеэрээ Эзэн Чингис хааны иш хөргийг хүндэтгэн залах тухай зарилгынхаа хүрээнд их хааны хөргийг эмнэлгийн хамт олонд гардуулсан юм а. Мөн эрүүл Монгол хүн тэрбумод хүнсний хангамж аюулгүй байдал гэсэн хоорондоо нэгт уялдаатай үндэсний 3 хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийллээ. Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах болон удаг улсын хамтын ажиллагаанд үр гүйцэтгэж Монгол улсын төр батлан хамгаалах салбар дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж байгаад зэвсэг түвшний ерөнхий командлагч сэтгэл хангалуун байна. Яралтай тусламжийг улсын хэмжээнд амжилттай үзүүлж байгаагийн зэрэгцээ дэлхийн дахныг хамарсан COVID-19 цав тахлын эсрэг тэргүүн игнээ төчөө зүтгэл гарган ажиллаж Турк улсад болсон газар хөдлөлтийн дараах 10 аврам хамгаалах үйлсэд эх орноо төлөөлөн амжилттай үүрэг гүйцэтгснээр онцлон тэмдэглэж бас ард түмнийхээ нэрийн өмнөөс та бүхэндээ дахин хүн талархал илэрхийлье. Цэргийн төв эмнэлэг хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, удирдлага штаб, эмнэлэг анги, поликлиник, ард тал хангалтын албатай. Улсын хэмжээнд галт зэвсэг, хутга мэсний гэмтэл, төрөл бүрийн хордлогын яаралтай тусламж үзүүлдгээрээ улсын чанартай бусад томоохон эмнэлгээс ялгардаг. Энэ жилээс иргэдэд осол гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Түүнчлэн бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулж 2 дахь хагалгаагаа амжилттай гүйцэтгсэн тус эмнэлгийн онцлог амжилт юм а. Цаашид эд эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлж бусад мэс заслыг шинээр нутагшуулах хүрээнд эмч албан хаагчдаа чадахжуулж байгааг эмнэлгийн удирдлагууд онцолж байна. Түүхт 104 жилийн хугацаанд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг нэгэн улсын 1-р төв эмнэлгийн үндэсний эртний шилжүүлэн суулгахын багтай хамтарч 3 сард хийсэн өчигдөр 2 дахь бөөрөн шилжүүлэн суулгаад байна. Өнөөдрийн байдлаар реципиент болон донорууд нь бие майдлын сайн байгаа. Он гарахаас өмнө дахин бөөр шилжүүлэн суулгах хагалгаа манай цэргийн төв эмнэлэг хийхээр төлөвлөж байгаа. Нойролцоо шилжүүлэн суулгах хагалгаа манай Монгол хайхан одоохондоо хийгдээгүй байгаа. Тийм учраас бид нар хавдрын чиглэлийн 2-3 эмчийн Япон руу нойролцоо шилжүүлэн суулгах талаар сургалтанд хамруулад системтэйгээр явуулж байгаа. Одоо бол 2 дахь баг нь яваад сар гарсан болж байна. 1921 онд Жанжин Сүхбаатарын санаачлагаар байгуулагдсан цэргийн төв эмнэлэг нь нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд эх орноо төлөөлөн тогтмол оролцдог. Өнөөдрийн байдлаар бүгд найрамдах Өмнөд Судан, Ливан улсад үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд нийт 1200 гаруй эмч мэргэжилтэн оролцсон байна. Эмнэлгийн тусламжийн баг Турк улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах 90 хайх аврах эмнэлэг хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаанд оролцож байсан юм а.